Үндэсний шилдэг 100 брэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Mons Cosmetic компаниг танилцуулж байна. Mons Group-ийн ууган компаниудын нэг болох гоо сайхны үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний Mons Cosmetic компани 1990 онд үүсэн байгуулагдсанаас өдгөө 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг монголчуудын хэдийнэ танил болсон ууган үйлдвэрлэгчдийн нэг болжээ. Анх булга марл нэртэй нүүрний тос үйлдвэрлэхээс үйл ажиллагааныхаа гарааг эхэлсэн Mons Cosmetic компани өөрийн тулж ирсэн 25 жилийн хугацаанд хийж бүтээсэн олд амжилтаараа Монголын гоо сайхны үйлдвэрлэл түүхийг бичлэлцэж байна. Тус компани өдгөө жилд 2 сая гаруй гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Орчин үеийн технологийн үйлдвэртэй 70 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажилладаг. Монгол орны эрсдэс хуурай цаг уур болон монгол хүний арьсны онцлог тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Mons Cosmetic компани өөрийн үйлдвэрлэж байгаа 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ зохиогчийн эрхийн патент болон стандартчил хэмжилсэн үндэсний төвийн тохирлын тэмдэгтэйгээр зах зээлд нийлүүлдэг байна. 1994 онд та бүхэн танил болсон Biogen брендийг зах зээлд нийлүүлж эхэлсэн бол 2007 онд Biogen брэнд, 2012 онд Bioderm брэнд, мөн Biomax брэндүүдийг тус гаргасан юм а. Дээр дүрдсэн арьс болон үс арчилгааны ээж бүрдлүүд нь олон улсын стандартад нийцсэн. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан сайн чанарын бүтээгдэхүүн болж чадсан билээ. Mons Group-ийн эрдэм шинжилгээний төвд Монгол улсын нэртэй эрдэмтэд, Герман улсын гоо сайхны үйлдвэрийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж, амтан, ургамал, эрдэсийн гаралтай өөрийн орны байгалийн түүхий дээр олон улсын стандарт, чанарын түвшинд хүрсэн шинэ бүтээгдэхүүн хийж байгаа бөгөөд зарим бүтээгдэхүүнийн Япон, Герман, Тайван, Непал, Оросын холбооны улс зэрэгт экспортлж байна. Mons Cosmetic компани нь бүтээлч, үйлдвэрлэгч Монгол болёо гэсэн засгийн газрын бодлоготой нийцэж гоо сайхны салбарын цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах дэвшилтэд технологийг нэвтрүүлж хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн импортыг орлох гоо сайхны брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохыг зорж байна. Үндэсний шилдэг 100 брэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Mons Cosmetic компани Biogen нэрийн бүтээгдэхүүн хэрхэн бүтдэг талаар танилцуулъя. Biogen өрчлөлийн эсрэг ээж бүрдэл нь үндсэн түүхийд болох коллаген, чидүн жимс буюу оливын тосоо бүгд найрамдах солонгос улсаас оруулж ирж байна. Хүлээн авсан түүхийдээ стандартын шаардлага хангасан түүхийдийн үндсэн агуулгад хадгалдаг. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөний дагуу түүхийдийн агуулгаас орцсон нормын дагуу хэмжиж технологичд хүлээд гэж өгнө. Biogen-ийн найрлагад ордог коллаген нь хүний биеийн арьс, ширмэс, яс, үе мөч, нүдний болон үсний ширхэгт ихээр агуулгаддаг уураг бөгөөд амьд амьтны уургийн 3/1-ийг эзэлдэг. 26 наснаас эхлэн хүний биеийн эдис, арьсанд байх ёстой коллагены хэмжээ багасч, нөхөлдөлжих процесс нь удааширч, уургийн бодисын солилцоо алдагдаж эхэлдэг тул арьсны уян зөөлөн чанар алдагдан арьс хуурайших, сэвх толб үүсэх, үрчиж өнгөөн алдан амархан гэмтдэг. Иймээс коллаген агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Biogen ээж бүрдлийн найрлагад ордог чидүн жимсний тос биологийн идэвхтэй бодисууд болох коллаген А, Е витамин болон антиоксидант бодисууд нь арьсны бодисын солилцоог сайжруулж, гадны нөлөөллөөс хамгаалж, арьсыг эрт гунтхаас сэргийлэх үйлчилгээтэй. Мөн арьсны гүний давхрын мембраны тогтворжилтод сайнаар нөлөөлж, задралын процессыг багасгаснаар хөгшрөлтийг удаашруулдаг. Орц нормын дагуу хүлээн авсан түүхэн эдүүдийг найрлагын тогоонд хийж найруулахад бэлдэнэ. Дээрх орцуудыг зуурахын өмнө тогоонд тусгай зориултын шингэнийг хийж технологийн гормын дагуу нам даралтад 75-аас 80 градус хүртэл халаана. Тодорхой температурт халсан шингэн дээрэн үндсэн түүхэн эдүүд болох коллаген, чидүн жимсний тос А, Б, Е витаминуудыг дарааллын дагуу хийж найруулна. Найруулан зуурах процесс 75-аас 80 градусын вакуум орчинд явагдана. Зуурмаг энхүү тодорхой хугацааны дараа найруулах тогооноос үндсэн бүтээгдэхүүн болж гарна. Тогооноос тосыг зориултын халаалтын савнд савлаж, тусгай өрөөнд 72 цагийн турш байлгаж бийжүүлнэ. Үндсэн бүтээгдэхүүн 100% бийжсэний дараа савлгааны цэхэд шилжинэ. Үйлдвэрлэгдэн гарсан бүтээгдэхүүнийг савлахтаа тухайн бүтээгдэхүүнийг хичнээн граммаар савлахаас шалтгаалan савлгааны хэмжээг автоматар тохируулна. Одоо та бүхэн Biogen чигшүүлэх тосыг 30 мл савлж байгааг харж байна.
Үйлдвэрлэн гарсан бүтээгдэхүүнийг стандартын дагуу шалгаж, дараагийн багцлах дамжлагаж шилжүүлэх зөвшөөрлийг чанарын хяналтын албаны баталгаат лабораторийн шинжилгээний дүнд үндэслэн олгодог. Тэндээс серийн дугаар тавьж бэлэн болсон бүтээгдэхүүнээ багцын өрөөрөө шилжүүлж, гадны нөлөөллөөс хамгаалсан давхар хамгаалтын хайрцагт савлна. Давхарлаж савлсан бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн зориултын хайрцагт хийж бэлэн бүтээгдэхүүний агуулгад шилжүүлснээр хэрэглэгч таны гар дээр биоген нэрийн бүтээгдэхүүн хүрдэг. Ийхүү үйлдвэрлэгдэн гарч байгаа биоген брэндийн чийгшүүлэгч тос, зовхны тос гэсэн хоёр төрлийн тоснаас бүрдэх ба эдгээр нь арьсны алдагдсан коллагеныг нөхөн үрчлээг багасгах, арьсны булчин чангаруулан нөсөө толбыг бүлгэрүүлэх, арьсны өнгийг сэргээж эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Зовхны тос нь арьсыг чангаруулахаас гадна зовх орчмын цацраг үрчлээг багасган үрчлээ үүсгэж сэргийлдэг. Үндэсний шилдэг 100 брэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Mons Cosmetic компани биоген брэндийг танилцууллаа.